Урлаг бол үндэсний соёлын дархлаа. Мөн улс орноо дэлхийд таниулах яруу хүчин. Урлагаар дамжуулан олон мянган хүний сэтгэлгээ, хүмүүжил, соёлын боловсролд нөлөөлж нийгмийн эв нэгдэл бахархлыг тэтгэж болдог. Үүнийг Монгол улсад хамгийн амжилттайгаар дэлгэрүүлж буй нэгэн байгууллага бол улсын дөөр бүжгийн эрдмийн театр. Тэд жил бүр 100 гаруй уран бүтээл тоглож 50,000 гаруй үзэгчдэд сонгодог урлагаар дамжуулан соёлын боловсрол олгодог. Тэдний уран бүтээлийн чанар, амжилтын суурь нь тайзны ард өрнөх өдөр тутмын бэлтгэл, уран бүтээлчдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах тогтолцоо, мөн тав тухтай ажлын орчин. Тиймээс Монголын Алтмарк компани үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг дэлгэрүүлэх хөлсийг дэмжин улсын дөөр бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн цөмөн болсон хөгжимчдийн амрах хүрээндийг тохижуулж бүтээл төрөх орчныг сайжруулахад хувь нэмрээ орууллаа. За манай оркестр маань нийт 56 хөгжимчтэй. Энэ хөгжимчд маань тус бүр ингээд 5 өрөөнд хэсэгчлэн барилдаг. Театр анх байгуулагдсанаас хойш энэ хөгжимчдийн өрөөг нэг ч удаа засвар орж байгаагүй. Урд нь байсан нь бол нэгдүгээр тэхүүдэн байлаа. Хоёрдугаарт эрүүл ахуй талаас чанарын шаардлага хангахгүй байлаа. Энэ нь яасан гэхээр чихтэй, хүйтэн. За тэгээд засвар хийгдснээс хойш бол нэгдүгээрт дулаахан боллоо. Хоёрдугаар засвар хийсэн материал маань ч гэсэн ер нь стандартын. Тэгээд ер нь дэлхийн нийтийн хөгжимчдийн өрөө гэх юм уу те театр, филармоны хөгжимчдийн өрөөг харьцуулахад бол тэр тал руу нэлээд төгсөн өрөө болчих чадсан. Мак компани маань бол Монголын сонгодог урлаг болон одоо энэ театрын урлагт салхи хагалж их сайхан одоо ажил засвар хийж өглөө. Одоо тэрэнд бол маш их талархаж байна.